Дэлхийд хоёр төрлийн шошго түгээмэл нэг нь эрчим хүчний үр ашигтайг нотолсон шошго бол нөгөө нь харьцуулсан шошго байна. Жишээ нь эрчим хүчний хамгийн бага зарцуулалтыг тодорхойлсон энэ наалт бол үр ашигтайг нотолсон шошго. Жишээ нь энэ тэмдэглэгээний талаар та ямар ойлголттой явдаг вэ? Яг биднийг бас сайн мэдэхгүй одоо тайлбарлал одоо юу вэ штэ? Эко бабл гэдэг иймэрхүү юм хаалаа нэмэх гэдэг штэ. Тиймэрхүү л ойлголттой. Тэмдэглэгээнүүдийн талаар та мэдэх үү? За наадах нь нарийн мэдэхгүй. Ерөнхийдөө B эдгээр чинь ерөнхийдөө юу талаасаа л хэмнэлттэй гэж боддог шүү дээ. Цахилгаан зарцуулалтын хувьд болохоор энэ төвшин болохоор хамгийн бага цахилгаан зарцуулалт буюу нэмэх төвшин буюу 3 нэмэх цахилгааны төвшин болохоор заасан байгаа. Цахилгааны хувьд болохоор бүтэн жил энэ хүрэх цахилгаан зарцуулалт болохоор 113 кВт идэхээр байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо сүүлийн үеийн цахилгаан баруун болохоор харьцангуй цахилгааны эдэлтэн дээр хамгийн багаар иддэг болсон байгаас. Ийм шошготой бараг худалдаа авсан хэрэглэгч танд эдийн засгийн хэмнэлт бий болно. Харин нөгөө талдаа чадлын дутагдалд хүргэх болсон эрчим хүчний оргил ачаалал буурахад нөлөөлнө. Дэлхийн улс орнууд эрчим хүчний үр ашигтай цахилгаан барааг таашаах болсон. Тод цэнхэр тэмдэглэгээтэй улсууд эрчим хүчний хэмнэлттэй хүргэгч болон гэрэлтүүлэг ашигладаг. Харин саарл тэмдэглэгээтэй улс орнууд энэ асуудалд анхаардаггүй. Анхаардаггүй улсад Африк төв бүхэлдээ багтсан бол Монгол улс ч мөн нэрлэгдэжээ. Гэвч цаашаалтай зүйл манайд бий. Тодруулбал цахилгаан бараа импортлогчид сүүлийн 2 жилд эрчим хүчний хэмнэлттэй хүргэгч угаалгын машин зурагт зэргийг худалдаалах болжээ. Ерөнхийдөө бол инвертер мотор гэдэг нь болохоор соронзон долгионоор ажилладаг. Одоо энэхүү үйлдвэрийнхаа мотор 10 жилийн баталгааг бол цаанаасаа бол үйлдвэрүүд маань олгож эхэлж байгаа. Нүгээрээ бол бүтээгдэхүүнүүд нь бол маш даваа талтайгаа. Хүмүүс яг сонгоод авъя одоо гэх юм бол мэдээж A нэмэх болон A2 нэмэх, A3 нэмэх гэдгийг үзүүлэлтийг ерөнхийдөө бүх үзүүлэлтүүд одоо цахилгаан бараанууд нь бүгдэн дээр нь тэмдэглэгээ, сертификатууд нь бол бүгдээрээ харагдаж байгаа. Зах зээлд нэгэнт бий болсон энэ байдалд төр оролцоно. Яаж вэ гэхээр яг энэ тэмдэглэгээ шошгыг эрчим хүчний зохицуулах хороо журмын хүрээнд олгоно. Импортлогчид заавал болон сайн дураар оролцоно гэдгийг эрчим хүчний зохицуулах хорооны хэмнэлтийн газрын дарга ярьлаа. Бид бол яг боловсруулсан журман дээр бол гайлын хэлээр нэвтэрж байгаа бараа бүтээгдэхүүн ялангуяа түрүүний миний дурдсан 5 цахилгаан хэрэгсэл заавал шошго авах. Цаанаасаа шошготой орж ирж байгаа болвол одоо тухайн үйлдвэрлэгч орных нь стандартын шаардлагаас лабораториор магадлал хэмжлэх зэсхийг л бид тодруулаад оруулж ирэх асуудал. Ер нь бол бид шошгогүй бараа бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхээс л татгалзах. За энэ шошгогүй байгаа бараа бүтээгдэхүүнд татварын бодлогоор дамжуулж одоо юу гэдгийг зах зээлээс шахах. За нөгөө талдаа хөнгөлт дэмжлэг үзүүлэх замаар шошготой бараа бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгч худалдаж авах. Одоо тэр санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой л гэж үзэж байгаа. Эрчим хүчний системийн хоногийн оргил ачаалалд гол нөлөө үзүүлэх бараанд заавал шошго авна гэдгийг тэрээр ярьлаа. Жишээлбэл захилгаан хөдөлгүүр, хүчний трансформатор, захилгаан халаагуур борлуулагч эрчим хүчний хэмнэлттэйг нотолсон шошго заавал авах бол хөргөгч, хөлдөөгч, захилгаан зух, плетик борлуулагч эрчим хүчний хэмнэлттэйг харьцуулсан шошгыг заавал авахар журамд тусгаад байна. Энэ журмыг тун удахгүй засгийн газрын хуралдаанаар хэлцэнэ.